байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нарийн ширээний зоог нэвтрүүлэг маань Мартин 8-ныхаа дугаараар та бүхэнтэйгээ уулзах бэлэн боллоо. За энэ өдөр бол залуучууд маань хайртай эхнэртэй, хайртай ээжтэй, мөн хайртай бүсгүүдээ октоудаа сайхан амтай хоол хийж баярлуулдаг гэлээ. Тийм учраас өнөөдрийнхөө зочингоор тогооч Бадамд урьж байгаа ирсэн байгаа. За ингээд өөрийгөө товчхон танилцуулах. За сайн байцгаана уу, намайг гэгээн цогрөгийн амралтын газрын ахлах тогооч Бадамд орж өөрийнхөө энэ мэргэжлээрээ 14 жил ажиллаж байна. За өнөөдөр ямар хоол хийж одоо өнөөдөр бүсгүйчүүдэд зориуллаад пицца хийн. Монгол сайхан хоол хуушураа хийн. За тэгээд бас нэг хоол байгаа. Тэр бол одоохондоо нууц. За ингээд тэгээд нэг цэзэр салат та. За хоолыг хийж эхлэе. За өнөөдөр хуушурыг бодож байна л да, хүн болгон хийдэг те залуучууд маань. Гэхдээ хуушур яагаад сонгосон бэ? Монголчууд бид нар ч ирнэ эрсдэр уур амьсгалтай газар байдаг хүмүүс ч ирнэ. Махсан хүмүүс шүү дээ. Тийм учраас ирнэ. Хуушур энэ монголчуудын хувьд л маш чухал хоолны нэг. Гэтэ манай гэрийн хүмүүс хуушурд маш их дуртай. За. Тэгээ хуушурных нь өөр онцлог байгаа юу? Жишээлбэл одоо өөр онцлог юм бол би хэлбэр төвсийн хувьд бол янз гардаг. Би өнөөдөр ихтэй нэг 8-ийн тоош ихтэй Мартин 8 гэх 8-ийн тоош гэж хэлж байна. Би төмс гаргаад тавьсан багын гахаад байл да. Тэр нөгөө нууц хоолнд орчих. Нууц хоолны орц. За маха ер нь за үхрийн махаар сайхан гараараа татаж хийх бол айгүй хуушур маш гоё болдог, шүүслэх тийм ээ. Тийм учраас гараараа татаж хийгээд. За хуушураа яаж амтдаг вэ? Хуушурыг би бол ер нь айхтар амтлагч хийхгүй сонгон саримс давс бирцээр амтлаа. Сайхан энгийн сайхан уламжлалт аргаараа. За манай Бадамд орж одоо 14 жил тогоочоор ажиллаж байгаа тийм. Ямар чагналт уралдаанд орж юу ер нь тэмцээн. Тэмцээн уралдаан гэхээс илүү зүгээр нөгөө тогоочийнхоо ур чадварыг одоо дээшлүүлж тийм ээ зэрэг ахиулахын тулд бол Монгол Улсын мастер тогоочрын холбоон дээр одоо мастер тогооч багш нартайгаа сургалт тэмцээнд оролцож байсан. Тэгээ өөрийнхөө карьерийн хувьд бол яг хаа нүбүл гэдэг нь шүү дээ бүлүүмэн центрийн бүүд ресторанаас бол хоолныхаа гарааг авах тэндээс эхэлж ирсэн. Зөв. Мундаг ресторанаас ирсэн байна шүү дээ тийм. За пицца. Хоолнд бол би бол гоцоохон бүхэл бэрцээр хэлдэг. Ягаад гэвэл тийм бүхэл бэрц чи өөрөө нэг өнөр амт чанар хоолнд маш гоё амт оруулж өгдөг. Тэгээ нутаг бэрцээ бол одоо энэ хүйтний удирдал саримсч аягүй сайн баггүй. Ер нь хүмүүс чинь нэг ингэдэг гэдэг ханаад хүрхээр нэг саримстай шууд уугаад байдаг шүү дээ. Саримстай шууд саримсаа гэдгээл. Уг нь ханаад хүрхээсээ илүү урдчлаад аягүй саримстай сайн хэрэгжилж явах хэрэгтэй. Саримсыг чи өөрөө нөгөө ханаад хүрсэн хойно итгэхээр хүний нөгөө бактери чинь улам идэвхжүүлээд байдаг. Тийм учраас тэр монголчууд их дээр үес хүүхдүүдийнхээ хүзүүн саримс зүүж өгдөг байсан байна. Яагаад гэхээр тэр нөгөө ханааднаас урдсан саримс дархлаагийн дэмжиж явах учраас. За дараагийн хуушрынхаа махыг амтал тавьчаа дараагийн энэ мах хооронд мах татал яг ямар хөө болж байгаа хэрэг яг машинцнаас жижиг нарийнхан бүр тест үнэхээр гайхамшигтай татлаа шүү махыг. Хутаг бас их гайхамшигтай байлаа. Бас утга айгүй шаардлага тий чухал тий ер нь бол ямар ч Японы Sumo брендийн одоо энэ тогооч нарын ер нь үнэнч анд бол хутаг байдаг. Ер нь хутаг нэрээ байсан ямар ч юм байлаа. Маш гоё сайхан байдаг шүү дээ. За наад чи яах гэж байгаа лээ? За одоо нэг нууц хоолыг хийх гэж дээ. За хамгийн түрүүнд нь одоо ингээ маха ингээ амтлаад одоо наадах чи нэг алтан орох хооронд хоёлаа дараагийнхаа юунуудыг бэлдэж гин гэсэн үг шүү дээ. Гуляш шиг заа юм доо. Гуляш. Баярын ширээ дээр гуляш хий тавхгүй. Гуляш шиг дөрвөлжиг хэрчээд хэллээ шүү одоо ямар хоол юм болоо тийм. За сүүл хэрчлээ. Саагаа энэ сүүлтэй. Энэ сүүлс гоё шүү дээ. Үхрийн энэ яг би энэ махаа тайлбарлахаар марцсан байна. Энэ мах бол үхрийн гол мах. Ягаад гэх юм бол гол мах чи айгүй зөөлөн. Нэгдүгээр зэргийн мах шүү дээ. Гол мах ер нь хүндэтгэлийн зоог мог дээр стейк тий гол махын стейк гэл маш. Тий гол махын стейк гэдэг. Хүш манжээчлээ. Тавнаа. Төмс шүү дээ. Манжин биш төмс юм уу? Хөрн нэг ингээд манж шиг байсан аахгүй. Одоо энийгээ бас адилхан клоу шиг амталж штэ.
Үхрэм ах, хоньс бол. За тэгээд төмс. Хоньны сүүл төмс сонгоно. Дээрэс нь тэгээд перц, давс. Перц атлна. За. За одоо нөгөө нууц хоолой хийж байна. Нууц хоолны жорыг амархан байлаа. Ер нь бол амархан хүн болгон гэртээ зүгээр л гард орох материалаа ашиглаад маш хурдан. За мантаны шиг гурил зурх нь байна зү? Тий, зүг. Мантаны шиг гурил зурах. Гурилтай гурил зурна. Гурилаа зурхтаа сайхан дотор нь тий. Юу? Бэлсэн чихэр. За тос. Хөөл. Давс. Айл болоо. Тэгээ мантуу ингэдэг штэ. Гагаалангууд аймаг хөвсөжсэн ингээд авчингууд ингээд хурцаагаал хаа өгөөг ингээд өмчдөг. Тэр чи юу болох нөгөө зурамгандаа байна. Дээрээс нөгөө гурилаа бас маш зүг сонгох хэрэгтэй. За ингэнэ миний бодлоо хараа пиццаныхаа гурил нь бас байна. Тэгээд бас энэ өөр бид нууц хоолных нь гурилд бас орж ийн. Тэгэхээр нэг зурмаар хоёр хоол хийчих гэнэ шүү дээ. Ай. Пиццаг хийж чинь. Оо. Хөөе. Энийг аяг тавиадаас нь бас учиртай шүү дээ. Тийм ээ. Аяг хоос аяг тавиадах нь гайхаадсан юм аа. Чигэн хийм ээ те. Тэгээ токоогонд шарна. Бүр токоогонд шүтэх юм уу? Аяг харуулах уу? Аяг хавах. Аяга заавалгүй. Юу аяга сонгох уу? Токоогонд хийдэг аяг уу? Хамаагүй юу? Хамаагүй. Аягтай хийхгүй шүү дээ. Чи бас нэг рогоо чи бичгээ зайлах байхгүй тий. За. Энэ хоолыг анх удаа тарч. Аягтай хийхгүй гинэ. Миний би ястаа сайхан ууч аягтай хийхүүл гэдсэн чи ер нь эцсийн дандаа ингэж тех юм байна тий. Шууд одоо ингэ ирүүлчих нь шүү дээ. Өндөг төрөж байгаа гол шалтгаан нь шүү дээ. Гадна талын гой нөгөө шаргал өнгөт болгодог шүү дээ. Тийм шүү. Энийг бас нэг. За энэ хоолны стилийг нь авчлаа. Одоо докон дотор ч байж тээ нэг чи. Дээр дороос нь 150 градус 15 минут. 180 дээр хийхгүй яриа гэх магадгүй. 180 дээр болохоор нөгөө гурил нь нэмэх учраас гурилаа түлхэх байсан. Зүг. Яг л толгойн төмс байна тий. Тийм ээ. Тэгэхээр ингээд удаанаар 150-аар аажмаар байхлаар махчин айгуу сайхан гой бод. За гэхдээ төхөөгөө заавал халаацсан байх хэрэгтэй. Халаацсан урдчлаад халаагаад бэлдсэн байна. Халаагүй хан бол 20 минут. Тий. Халаагүй төрүүлээд. Ер нь нийтлэг хоолн дээр хүмүүсээ өөрсдөө мэдэхгүй байгаа нэг алдаа гаргадаг юм гэхээр урдчилж дөхөөгөө халаах, хайруулын тавгаа халаах тий. Тиймэрхүү зүйлүүдээ нөгөө сүүлд нь хийгээд байдаг учраас юу яа жоох алдаа гаргаад байдаг. Биш одоо мэрэгчлээ пиццац биш. Пиццач юм биш байхгүй. Гэтэ яг зүгээр ингэ хаяа нэг ингэж өөрөөгөө тэг хөгжөөгөөд. Чи бол нэг амар мундаг хүн болго ингэ шийдээд байдаг байхгүй. Зарим хүмүүс ингэ шилчээр толгой дээр унгадаг шүү дээ. Би бас тэгээ тийм камер дээр унгаач хуйгаа сая санаад байна. Хойноос хөөцөлтэй да. Манайха нэг юм анзаарсан бол одоо энэ дотор ямар ч яам харагдахгүй. Дээрээс нь ямар ч одоо илүү тутаа хамтлаж харагдахгүй. Ганцхан сэр харагдаад байхгүй. Чизээр хийгээд ашиг байна. Яг тэр бусд нь махтаа бол учраас чизээр хийгээд ашиг зөө. Зөв. Пиццаны гурил нь нингүн байвал авсан. Гой. Тий. Тэгэхээр зузаан гурил чинь тэгээд бас хэцүү шүү дээ тийм ээ. За анхаарах зүйл манайхан. Энэ яадаг вэ гэхээр ингээд хүмүүс пиццагаа ингээд гурилаа хийчдэг. Ингээд ерөөсөө нүхэлдэггүй. Агаар оруулдаггүй. За агаар оруулж байгаа шалтгааныг хэлээд өгч. Ягаад гэвэл хөөлтэй гурилыг чинь ингээд нөхөл цоож өгжөөч хийхгүй бол нөгөө хитгэх хөөж бамбаагаад идэх хөөх. Тэгэхээр нэг талраа ингээд бөмбөж гаж ирээд ингээд илүү цутгаа яваад ирдэг те. За шууд личо хийж байна те. Личоч ангуул. Гоё юмтай болдортой. Би юу нас хөвчлэн гэртээ пицца агтай. Манай газар шимийн одоо энэ юунууд айгуу тагшилсан байгаа айгуу байхгүй. Тэгэхээр нэг төрлөөрөө
Одоо нэг сумаар 2 цалаа буюу одоо пицца хийхдээ томат ашигладаг шүү дээ, тий. Тэгэхээр томаттай томат нэлээд гашуунд байгаа гэдэг. Тэгэхээр энэ личо болохоор дотроо олон төрлийн ногоотой. Тэгээ ногоо хөдөлж авах шаардлага байхгүй. Дээрээс нь амтны ихгүй зөөлөн болгодог учраас бидний нөхцөл бол Монголын нөхцөл бол бид нар ихэд пицца их зөөлөн бай зүгээр. Итали ч юм уу бусад газар жоохон гашуунд байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нарт бол яг амтанд нь таарсан бол яг энэ личо хөнгөлтэй юм лээ. Тэгэхээр хараа Мартин амнаар ер нь бол ойлгомжтой тий. Манай хүү хэд хүүхдээ? 3. Эрэгтэй хүүхдээ? 3 залуу. Оо за. Тэгэл дөрүүлээ тэгээ ээжгээ баялуулдаг юм ахна шүү дээ. Баяраар бол тэгэл шүү дээ 3 залуутайгаа. Нийлээл. Технэр бол тэгэл ерөөсөд бодон дээр сар. Бодон дээр сайхан тэгэл. Тэр удирдлага яриа. Удирдлага яриа гэсэн шүү дээ. За одоо пиццага 180 градус дээр дороосоо 180 градус 10-15 20 минут болгоод гаргах гэсэн үг. Өшөрөн гурил зурмгал зөөлөмж шатууж биш маш гоё байх хэрэгтэй. Хитрхээ зөөлөн зурцсан гурилын хөшөр чинь нөгөө шарахад нэг кив галбрын алддаг шүү дээ. Тосоо уудаг тийм ээ. Хатуу гурил бол хөшөр тосоо уухгүй. За сайн энэ бол гоё мэдээлэл өгөөд шүү дээ хүмүүст маань ягаад гэхээр бид нар ч болохоор их зарим нь бол хав хатаа зурж чимгэж чадахгүй байгаа. Тий, тэгээд нөгөө заагаад. Цөмгийн гуршис урчдаг. Эсвэл хэдний алцгаа зурдаг. Яг дундчиг бариад заахад тэгээд аюу сах. Яг зөв. За ямар чимгэлт их чинь? Ингээ. Гэрийн чимгэлт. За. Гурилын хаамыг дутгшин. Би ингэ чадаад байгаа байхгүй. Хөшөрч бас нөгөө гой харагдах юм чинь бас чимгэлтнээс шалтгаална шүү дээ, тийм ээ. Гой чимгсэн учраас гой харагдав. Зарим ингэ чимгч аюу зузаан яг тэр нэг чимгсээсгээр нэлээд зузаан болчиход байдаг. Энэ зузаан болох. Захан сайхан нэмэх учраас тий. Аха. Чимгэлт гэдэг юм чинь бас. За хуушрын нэг алдаа агаад байдаг хүмүүс ингэ бис бас гэл ингэ дэлбэрлээд байдаг шүү дээ. Тий. Тэр яаж дэлбэлгүйгээр хийх юм? Дэлбэлгүйгээр хийх аргагүй. Юун дотроо өнд гिचж болно. Махан дотроо. Одоо махан биш үү? Тэр шил гарах авчих шүү. Өндөг шилтэй болно шүү дээ. Тэгэхээр чи нөгөө өндөг чинь өөрөө нөгөө тосыг буудуулдаг байхгүй. Тийм арга байна. Гэтэ ер нь тэгж хийснээс тас гэлгээ буудуулах гэсэн юм байна. Кайфтай шүү дээ. Миний бодлоор ингэж бодод тийм. Ус дотор нь ингээд хийгээд байдаг шүү дээ. Тэгж хийхээр ингээд хитрхи шилтэй болоод байна. Хитрхи шүүсхтэй болчиход оо. Тэгээд чимгэлтэнтэй. Тэгээд гурилын хамгийн гол нөгөө гурил нь зурмгэн таарууг гурил цоорн тий. Гурилын дотроо зуухтаа өндөг хийдэг үү? Өндөг хийчихээр ингээд цор халцдаг шүү дээ. Заримдаа. Болно. Миний бодлоор хийсэн ч болно, өндөг хийхгүй байсан ч болно янз янз. Хүн хүний арга техникийг өөр өөрчлөх хэрэгтэй. Тийм үү? Ер нь зөвөр миний бодол. Би ер нь хоолыг ер нь үндсэн юугаар нь байлгах дуртай. Ер нь тэгж хийх. Үндсэн өөрийнх нь одоо хөшөр бол тэгэл яг л хөшрөөл байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ, мах сонгоно. Тэрнээс перцгээл. Тэгэл дотор нь өндөг хийгээл. За ёстой одоо 8 тоо хийж эхлэх юм дээ. За хоёр хуулаа илдээд нэгтгэхэд тий. Энэ ста зүгээр нэг шиг хөшөр ганцхан хүний эзэндээ очиход болох юм хөшөр байна тий. Чи нөгөө эдийн ширэн дээр очих хөшөр чинь ганц л чухал хөшөр чинь. Ганцхан хүн л хэрэгтэй хөшөр. Чухал хөшөр чинь шүү дээ. Хоолыг юм тодорхойлдог 3 төрлийн байгаа байхгүй. Нэгдүгээрт амт чанар, хоёрдугаарт форц, гуравдугаарт юм. Үн. Яа, тийм үстэй яг тийм. За одоо чимгэлтийг нь харъя. Манайхаа. Оо, сайн шиг чимгчлээ. Бүр яг ингэж. За. Дамны. Мартин амны.
За бислэгта пицца маань бэлэн болсон байна. За салаад маань маш хурдан болсон. За энэ нөгөө нууц хоол маань их гоё яригдж байна. Одоо хойшиг маань ирж байна. Одоо амтлагаа их цаг. За. Барийн ширээндээ тавтаа морилно. За. Анхудаа 8 тавтаа хойшир. Би ч гэсэн юм анх удаа. Хийсэн үү те? Тэгтээ бодож л байсан л тэ нэг Мартин 8 зориулаад яриа жоохон өвөрмөгц. Үнцээ хоолоо зүгээр өвөрөц маягаар та хэв хэлбэрийн өөрчлөлт гаргаж байгаа. Гэсэн яг хийж явах тул боцол да энэ гурлын гэж хэл. За амс чоо. Амс уусгаа. За ер нь амсаа хоёулаа хамтдаа амсаа тэгөө. За би ингэнэ. Жижигэн чамд өгч. Би тавыг нөөсч. Борон коошор гадид ч тээ. Баярлалаа. Өстө янзтай болсон байна тий. За бусад хол. За одоо энийг тайлбарлая. За энэ хоол нөгөө нууц хоол маань болохоор үндсэндээ үзмэх маягийн. Одоо үндсэндээ бууцгах гэж першгэ гэж хэлэх нь чааш тий. Торхон хоол гэх юм уу? Энийг их. Тэгээд одоо энэ дээрээс нь барьж агаад саахан зүсээд тагийг онгоолгоод. За энэ ястаа нэрээ өрмөц. Ямар гоё. Ийм хоол наа. За голцоогоо махан хоол юм чинь тэгээд би пиццагаа болохлоо зөвхөн чиз тийм ээ. Бислэгта пиццаг сонгосон. Нэг сатлаад үзсэн. Тэгээд цэдэрсэн. Тэндээс нэстэ. Заст амар пицца сервисэн. Пиццаны ер нь гол амтлагч соус бас юм шүү дээ. Сэрэ маш зөв сонгох. Соус зөв сонгох тийм ээ. Тэ. Манай газар шиг. Өөр нэстэ. Янз юм яана. За салаад нэснэ. Янз ч. За яст нарийн амд хийсэн салаадыг нараа гिचэл мөрчтэй салаад. Тэр янз. За манай мастер тоглогч маань маш богинохон хугацаанд 4 төрлийн амттай зайхан хоо, зууш болон тэгээ хуушрыг хийгээ тавилаа. Тэгээд та бүхэн маань ч гэсэн баярынхаа өдрүүдээр эхнэрээ хайртай ээжүүдээ багтуудыгаа баярлуулад энэхүү санааг одоо гэртээ бас хэрэгжүүлээд идэх боломжтой байна. Тэгээд өнөөдрийн зочин тоглогчтой маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр зоржуулсан та бүхэнд бас их баярлалаа. Эхнэрээ өнөөдөр сайхан баярлалаарай. Мартин 8-ны маань баярын ширний зог нэвтрүүлэг маань гэгэн сөргөнөөр амралтын газрын ахлах тоогооч Бадамд орч маань өнөөдөр та бүхэндээ маш сайхан хоолыг одоо гэртээ эзэгтэй нараа болон хайртай ээжүүдээ хайртай хүүхдүүдэд хэрхэн баярлуулж одоо хамтдаа сайхан ширээний зоог бэлдэх талаар үзүүллээ. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баяртай.